хамгийн түрүүнд үг хэлнэ хэмээн хүний эрхийн хорооны ган баярыг үлж байна. Өнөөдөр надтай хамтаас энэ арга хэмжээг хамтран хөтлөхөөр мөний ирсэн байгаа. Тэгээд бүгдээрээ чөлөөтэй байцгаая, чөлөөтэй ярилцъя. Ядаж жоохон дулаацъя. За, сайн байцгаана уу? Хөөцөг ялдагч үрийн юм да. Монгол дэлхийн хамгийн хөөрхөн өдөр гэж тийм ээ. За тэгээд энд хуран цуглуулсан та бүдд олон улсын хүний эрхийн 75 жилийн баярын мэндийг хүргье. Хүний эрх гэдэг бол хүний өөрийн заягдвал эрх байдаг. Хүн төрхөөс хороогийн мөнх усыг үзэн үзэсгэлээ эрхээ эдэлж амьдардаг. Нийгмийн хүн гэдэг бол өөрийнхөө эрхээ хэрэгжүүлэхийн тулд байнга тэмцэж явдаг. Жилийн 365 хоногийн нэг өдөр харамсалтай Монголд энэ маш өтө өдөр болж байна. Энэ хөтөн өдөр бид нар эрхээ хэрэгжүүлж бидний эрхийг зөрчөөд байгаа тэр төр засгийнхан тийм ээ. Бусад одоо субъектүүдэд бид нар амьд шүү. Бид нар үгээ хэлэх, үс дуудлага хийх хэрэгтэй шүү гэдэг талаасаа бид нар энийг одоо албан ёс зорчгоо байгуулж байгаа. Ерөн бол сая 2023 оны 10 сарын 2-ны өдөр хүний эрх ба үзэл санааны хориг гэдэг нэртэй форумын хүний эрхийн оролцоог байгуулсан. Боловсрол зорч бол үг арга хэмжээнд үгээ хэлснийхэн төлөө, үс дуудлага илгээснийхэн төлөө баригддаг, хоригддаг, шүүгддэг, тэд тусмаа ерөөдөө шүүт үздэг. Одоо олон залуучуудыг маань одоо ингэж монголчуудыг маань иргэдийг маань ингэж байж холж байгаа асуудал дээр бид нар бас үгээ дуурсан. Ялангуяа өнөөдөр үс дуудлаа хэлээд үгээ хэлээд баригдаж хоригдж байсан манай Монгол хүн ирсэн байна. Нөөрийн ган хуулийг ирсэн байна. Тэмцэг Шимбат ирсэн байна. Цолмог хүн ирсэн байна. Миндөө ирсэн байна. Монгол хүн Амраа ирсэн байна. Маш олон залуучууд ирсэн байна. Бас одоо ажлыг одоо 1989 оны 12 сарын 10-ны өдөр анх одоо цогцохны одоо хонхны дуугаар одоо дуулж ажлыг одоо анхны түүшийг эхлүүлж ирсэн. Өмнөх дарангуул нийгмээс салахж явж ирсэн манай хөгжлийн нэртэй оюун гэрлэгч маань ирсэн байна. Өөр чөнжингөө сууж байгаа тийм ээ. Бүгд өтөг орны давуун дээр үндсэн хуулийн одоо 2 дугаар бүлгийг 16-гийн 1-ээс 18-ыг бүгднийг одоо ингээд хувцсан дээр ингэж бичсэн байна. Ийм итгэв зүтгэлтэй хүн өнөөдөр Монголд өөрсдийнхөө эрхийг ойлгодог, үгээ хэлдэг, үс дуудлага хийдэг хүмүүс өдрөөс өдөр цөөрж байгаа. Үүнийг бид нар дахиж гаргахын тулд бий болохын тулд хэдүүлээ үгээ хэлцгээе өнөөдөр. Тийм учраас хүний эрхийн орооны зүгээс эдлэх ёстой эрх хүний эрхийн нээлттэй сонсгол хийж байгаа. Төрийн ордонд уржигдах гэх тийм ээ. 12 сарын 8-ны өдөр дулаан одоо ордын их танхимд хүний эрхийн форум болж байсан. Бүгдөө өнөөдөр хүний эрхийг гадаа тачилсан хас 20 градус бид нар ярьж ийж хүний эрх гэж юу юм бэ гэж. Өнөөдөр бидний бие мах физиолог өөрсдөө энэ хүүтийг даван туулахын тулд бид нар ингэж хүүтэн дараа нь өөрсдийнхөө эрхийн төлөө бидний биеэрээ мэдэрч байгаа. Энэ боломж гэдэг бол нөгөө талаасаа бидний хүний эрхийн төлөө бас бие мань одоо ингэж тэмцэж байна. Бид нар оюун ухаанаараа үүс бодлороо нийгэмд энэ бичиг одоо хүний эрхийн төгөөмөл тоглоход байж байгаа 30 эрхийг хэрэгжүүлдэг байх төртөө болохын төлөө одоо бид нар хүсэж байна.